Савцано за бүгдээр өнөөдөр илчлэлт 3:20-с үзэн тэгээд эхнээд хамт залбирая. Эзэн минь ээ, та Библиэс өөрийнхөө үгээс та өөрийнхөө замыг мэдүүлээч. Та өдрөөс өдөрт бидний дотоод хүнийг улам бүр шинчилж хүчрхжүүлж бидэнд шин хараа, шин эрч хүч өгөөрэй. Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За илчлэлт 3:20 дээр харагтун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн дууг минь сонсоод үүдээ нээвэл би товтогш орж түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хоолно. Би ялж эцгээхээ хамт синтидэн заларсны адил надтай хамт синтидвийн залрахыг ялагчд сойрхоно гэсэн. За энэ үгийг бид нар анхаас шинэ хүмүүст хэлдэг байлаа. Харин дараа нь харсан чинь харин чуулганд хандаж хэлсэн байсан. Тийм учраас зарим үед одоо чуулган эзнийг одоо сонсдоггүй, итгэгчид бас эзэнд одоо нээлттэй биш. Бас өөрийнхөө одоо дадлага одоо туршлагаар явдаг нь эндээс ингээд харагдаж байгаа. За энэ бол илчилт сүмд одоо илчилт ном дээр одоо сүмд хэлсэн үг байгаа. За тэгвэл бид нар сүнсний хувьд ийм хаалттай одоо дүлий ээж болохгүй. Эзэн ингээд бидний амьдралд орохыг, бидний үйлчлэлийг бас удирдахыг хүсэж өөрийнхөө одоо хүсэл заавар зөвлөгөө өгөхөөр бас өөрийнхөө амлалтыг сануулгаар бидний зүрх сэтгэлийг тогшоход харин бид нар одоо сонсохгүй байж бас болохгүй. Хэрэв бид сүнсээр унтаа байх юм бол бид нар одоо ариун сүнсээр бид нар залбирдаггүй, урддаггүй байх юм бол бид яг ийм болно. За тэгэхээр бид хэрв итгэлтэй залбирах юм бол бид сүнсээр, итгэлээр Бурханыг сонсдог. Тэгэхээр эзэн болохоор бидэнтэй ярьдаг, Библийн үгээр ярьдаг, ариун сүнсээрээ дамжуулж бидний бодол санаанд ч гэсэн бас үгээ хэлдэг. Харин бид нар эзэнд үйлчлэхдээ яг ингэж л хийх ёстой гэсэн яг л нэгэн хэвийн тэр одоо урсгалаараа одоо байнга л хийдэг зүйлсээ л одоо тавтах тийм бас хандлагатай байдаг. Харин зарим үед эзэн үнэхээр өөрчлөх, зарим үед эзэн биднийг ингэж өөрийг нь сонсоосоо, зогсоосоо, хүлээгээсэй гэж хүсдэг. Тийм учраас бид нар зарим үед эзнийг сонсохын төлөө онцгой тэр бас цагуудыг гаргаж сурах хэрэгтэй. Бид заримдаа ингээд шашинлаг болцсон байдаг. Яг л цуглаа одоо ингэж эхэлдэг, ийм зүйлсүүд хийгддэг, ингэж одоо дуусгадаг гэх мэтэр ингээд бүр яг нэг хэв маяг загварт ингээд орцсон байдаг. Харин бид нар бас эзний өмнө бүтээлч байж, шинэлэг байдлаар бас хандаж болно. Жишээлбэл одоо шинэ хүмүүсээр гэрчлүүлж болно. Тийм ээ. Одоо сайн мэдээгээр явах, тэгээ шинэ хүмүүсийг одоо урих. За тэгээ итгэж нараараа одоо баян гэрчлүүлж байх гэх мэтэр ингээд өөрчилж шинэ зүйл хийж болно. Хэрэв бид байнгын хийдэг зүйлээ хийгээléвэл ер нь бол өсөлтгүй болдог цуглаа. Яг л нэг хэвээ. Тэгээ бидэнд зарим зүйлсийг өөрчлөх одоо шаардлагатай болдог. Тав тухтай байдлаас одоо гарах. Одоо чуулган гэдэг нэг юм вакуум шиг орчинд хэтэрхийх одоо тасцсан байдаг бол тэндээсээ одоо нийгэм рүү, хүмүүс рүү очих юм шаардлага бас гардаг. Тийм учраас Есүс Христийг бид зүрхэндээ урьж дахин шинээр одоо урих хэрэгтэй, оруулах хэрэгтэй. Өөрийнхөө оюун бодлыг эзний үгээр байнга одоо шинжлүүлэх хэрэгтэй. Зүрх сэтгэлээ эзний сүнсээр бас ингээд дүүргэж явах, шинжилж явах хэрэгтэй. Нэгэн цуглаа одоо нэг Африк гаралтай одоо хар арьстай хүнийг одоо оруулааг учраас тэр үүдэнд нь зогсоод ингээд доглон нулимстай зогсож байхад ариун сүнс ирээд битээ одоо гунхаар битээ одоо готроо намайг ч оруулахгүй наа гэсэн ийм нэг одоо шог яриа байдаг. Тэгэхээр чуулган бол үнэхээр эзний чуулган учраас чуулган дотор эзний сүнс одоо чөлөөтэй ингэж одоо зорчиж хөдөлж явах шаардлагатай. Үнэхээр чуулган үе таалгай хүмүүст нээх хэрэгтэй.
итгэгчид ч гэсэн эзнийг өдөр болгон урьж явах хэрэгтэй. Тэгэхээр Бурхны бидний ажлыг Бурхны өөрийнх нь тэр хүсэл, өөрийнх нь сүнсээр бид нар үйлчилж хийх ёстой. Итгэл нь биднээс эзний өмнө үнэхээр нээлттэй, итгэлтэй тэгээ бас бүтээлж байхыг шаарддаг. Шинэлэг байхыг шаарддаг. Бид нар бас тогтмол хөтөлбөрөөс гадна бас шин нээлттэй тийм өөр зүйлсүүдийг бас нэмж хийж явах хэрэгтэй. Арга барилаа бид нар заримдаа бас өөрчлөх хэрэгтэй. Үлс 2 дугаар бүлгийг харах юм бол итгэгчид ерөөсөө цуглаал, залбираал, тэгэл сургаал, сонсод нөхөрлөл, тэгэл гараал таарлцсан болгондоо л эзнийг гэрчилдэг байсан. Тийм ч учраас чуулган өсөж байсан. Мэдээ тэнд ариун сүнс хүчтэй ажиллаж байсан. Тэгээ итгэгч нар бол үнэхээр эзэнт өөрсдөө зориулж байсан. Өөрсдөө байгаа эд хөрөнгө болон байгаа бүхий л нөөц, бүхий л зүйлсээ биентэйгээ хуваалцдаг байсан. Тийм учраас чуулган нь өдрөөс өдөрт өргөжин тэлж байсан талаар бид нар уншдаг. Тийм учраас бид нар эзэнт маш нээлттэй. Тэгээ бас удирдагчдаа ч гэсэн нээлттэй, бие биендээ ч гэсэн нээлттэй байх хэрэгтэй. Паул 2 дугаар Коринт хотод бичсэн загталтаа бидэнд зориулж зүрхэндээ өрөө гарга. Бид хинт ч зүй бус хандаагүй. Хэнийг ч завхруулаагүй. Хэнийг ч мэхлээгүй. Тааныг зэмлэх гэж би үүнийг хэлээгүй. Учир нь хамтдаа өгөж, хамтдаа амьдрахын тулд та нар зүрхэнд маань байдаг гэж би урд нь хэлсэн гэж хэлсэн байдаг. 2 дугаар Коринт 2 дугаар бүлэг дээр. За тийм учраас бид удирдагчаа хүндэлж, тэднийг бас сонсож, бас тэдэнтэй ярилцаж, зүрх сэтгэлээ бас нээж олно. Тэдний зөвлөгөөг бас хүлээн авах хэрэгтэй. Тэдэнд хэрхэн тусалж хамтрах талаар бас асууж лавлах хэрэгтэй. Хэрвээ бид асуухгүй бол бидэнд байнга л үргэлжил үүрэг даалгавар өгөөд байдаггүй. Харин өөрсдөө нь очиод асуухад тэдэнд бас санаа байдаг. Тэгэхээр бид нар тэдэнд ачааллыг их тийм төвлөрүүлэх биш. Харин ингээд жигд сүмийн чуулганы итгэгч нар нь удирдах байгаа ачаанаас үүрэлцэн хөнгөлж бүгд оролцоотой байх юм бол бүгд хамтдаа жигд өсөх болно. Бидний дотор зүрх сэтгэл маань давчуу байж болохгүй. Бид нар явцуу байж болохгүй. Харин ч бие биентэй эзний өмнө болон удирдагчдаа зүрх сэтгэлээ улам илүү нээж тэднийг ойлгож хүндлэх хэрэгтэй байдаг. Хэрв удирдагчийг болон энгийн жирийн итгэгчийг ч гэсэн хэрв сонсоод ойлгох юм бол тэдэнд зөв санаа бодлууд маш их байдаг. Магадгүй зөв үгийг буруу цагт хэлсэн байж болох юм. Харин тэдний санаа, тэдний хандлагыг ингээд ойлгох юм бол тэдэнд бас маш сайхан эзний төлөө гэсэн зөв тийм санаа, хандлагууд байдгаа. Үүнийг бид нар бас ойлгож мэдэх хэрэгтэй. Тэгээ Петр номдэр тэднийг удирдагчдыг санаа алдалгүйгээр үйлчлүүлээрэ гэж загсан байдаг. Удирдагч бол төгс биш. За тэгээ найзыг олдоггүй, бүтээдэг гэсэн сайхан үг байдаг. Тэгэхээр та ч гэсэн хамтран үйлчлэх нэгнийг олоорой. Өөрийнхөө тэр дуудлагыг бусдад хуваалцаарай. Хамт залбирах, хамт үйлчлэх хүмүүсийг олоорой. За ингээд бүгдээр хамтдаа эзэн залбирая. Эзэн минь бид зүрх сэтгэлээ нээж таныг урьж байна Иесусээ. Та бидний амьдралд орохыг хүсэж бидний зүрх сэтгэлээ хаалгыг та тогшдог эзэн минь. Их эзэн таны дуу хоолойнд бид нар нээлттэй, мэдрэмжтэй байж, итгэлтэй баймаар байна. Их эзэн минь бидний амьдралыг та хүссэн ёсороо өөрчилж өгөөч. Үнэхээр таны алдрын төлөө энэ чуулганы үйлчлэлд бид хэрхэн оролцох вэ? Хэрхэн таны хүслийг мэдэж, хэрхэн таны хүслийг биелүүлэх вүлээ? Бид хэрхэн таныг баярлуулж, хэрхэн таныг хайрлах вүлээ? Та бидэнд зөвлөөч, бидэнд сануулаач эзэн минь. Бидэнд хамт үйлчлэх хамтрагчдыг өгөөрэй. Бид бас удирдагчдаа дуулууртай байж, тэдэнтэй нээлттэй байж, тэднийг бас дэмжихийг хүсэж байна. Эзэн та бидний хэл хязгаарыг үнэхээр тэлэх болтугай.
Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Өнөөдөр та эзнийг дахин зүрстгэлдээ шинээр ураарай. Эзэн таны амьдралд орж өөрийнхөө хүссэн ёсоор удирдах болно.